За эхэлчихв. За хай. Байцгаана уу? За манай одоо 9 дахь дугаар. Өнөөдрийн зочин манай Марла. Ариун зул юу явцсан байгаа? Тайга явцсан байгаа. Тэгээ би одоо 2 дугаар ер нь ганцаараа байх. Зочинтойгоо хойлохна байх нэ. Тэгээд өглөө хүлээн авч ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа. За өнөөдөр болохоор би чамтай ийм сэдвийн талаар яриа гэж утсан юм. Сошиал дээр ингээд олон дагагчтай шүү дээ чи. Би чинь ингээд Instagram руу чи би ер нь чамайг яг хідэн дагагчтай гэж ер нь бол бас мэддэггүй л байсан юм байна. Тэнгүүтлээ за юу лээ гэдээ ороо харсан чи 93 мянган зүйсэн. Бараг 100 мянга шүү дээ. Тэгэхээр тийм байхлаар одоо нэг юм чамд бас ингээд янз бүрийн сүрэг бүр ингээд чатаар хүмүүс ингээд юм явуулаал те. Тэрэн дээр тэрийг одоо яг хэрхэн яаж сэтгэл зүйчэнд авч гард юм бэ гэдэг талаар. Ер нь бол тэгээд нийтлэн ер нь том umbrella сэдв нь энэ. Тэгээд энэ дотроо хоёлаа задлаад ер нь ингээд яаж нөлөөлж чинь. Тэгээд тэр үед чи ингээд тухгүй хэцүү байх үедээ яаж энийг даван туулж чинь, яаж нээж чинь. Бас тэгээд бас давуу тал нь. Тэ тэр талаар ярих гэж утсан. За ер нь бол яг одоо бол харьцангуй хамаагүй гайгүй болцсон. Би ингээд өөрөө амар тайван байхыг сонгодог болцсон. Тэгээд өмнө нь болохоор яг бүр яг ингээд амар хэцүү үеийн гэх юм бол угаасаа ингээд би өөрөө ингээд янз бүрийн юмд өөрөө ингээд ордог тий. Амар чөлөөтэй ингээд үзэл бодлоо илэрхийлээд шууд ингээд паблик ингээд ямар ч сэдвэр ингээд чөлөөтэй ярьцдаг. Тэр нь угаасаа араасаа үр дагавартай гэдэг мэдчихсэн. Гэхдээ ерөөхдөө бол ингээд амар хүмүүс нэг ингээд дайраад эхэлчихээрээ зогсдгүй юм билээ. Одоо би тэр хүмүүст гай болоогүй ч гэсэн тэр хүмүүс надад ингээд намайг танихгүй ч гэсэн зүгээр яг ингээд тэр хүмүүс ингээд зогсохгүйгээр ингээд яг ингээд нэг бүхэл болоод ингээд дайрч орж ирэхээр тэгээд хэр удаан болчихсон. Тэр болохоор яг нэг хамгийн анхнаас нь ярих юм бол яг нэг олон дагагчтай болж эхлээд нэг 18, 19 оноос хойш тэр үед би ингээд өөр Instagram хаягтайсан байхгүй юу. Тэгээд тэр маань ингээд нэг юм 50,000 орчлоо тийм дагагчтай заад тэгээ би гинт ингээд амар залхсан байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор гинт нэг олон дагагчтай болсноо хүмүүсийн ингээд нуу дуртай дүрхийн ингээд бүтээх гээд одоо ингээд стори хийхдээ ингээд дандаа л нэг гоё харагдах хэрэгтэй ч юм уу тий. Нэг тийм энгийн амьдралын хэв маягаасаа жоохон илүү ингээд жүжиглээд тэгээд тэрнээсээ би амар ядарсан байхгүй. Тэгээд яг 19 оноос 20 он шилжих үед ингээд тэр Instagram-аа зараад за би одоо яг шинэ Instagram ч юм уу ингээд нэнгүүтээ тэрэн дээрээ би зөвхөн өөрийнхоороо байчих гэж бодсон. Эмглийн биш. Тэгээ яг тэрэн дээр угаасаа амар ингээд тухтай байсан байхгүй надаа ингээд би ингээл яг найзуудаа бахта хараал хэлдэг те ингээл тэглээгээд яг хараал хэлэх нь зөв гэсэн үг биш лээ. Зүгээр ингээд яг тэр нөгөө хүмүүсийн нүдэн дээр жүжиглэхгүйгээр зүгээр яг тэр Instagram дээр ингээд одоогийн Instagram дээр амар юм чөлөөтэй байх нь надад амар исэн байхгүй. Тэгээд тэр ч утгаараа ингээд намайг дагж байгаа хүмүүс ингээд амар гоё юм үнэн гэх юм уу нэг тийм тэгээд байжгаад би нэг карантины өмнөхөн нэг подкастт орсон байсан. Тэгээд өөрөө ер нь ингээл янз бүрийн юмд ингээл бичлэг дуу клип кино мөн ингээл янз бүрийн юмд яг тэр үед нөгөө амар орох сонирхолтой амар элдв юм турших сонирхолтой. Тэгээд ер нь бол нөгөө сексийн талаар ярьдаг подкастт ороод тэгээд тухайн үед угаасаа надад амар гоё исэн ягаад гэх юм бол ингээд чөлөөтэй ярилццаадаа би амар ингээд цэгийн подкаст тэгээ бас найзууд штэ бид чинь. Тэгээд яг карантины үеэр яг тэр подкастын зөвхөн нэг 30 секунд нь Facebook дээр ингээд цацагдсан байхгүй юу? Яг бүтэн цагийн подкастын. Тэг ингээд нэг жоохон эвгүй ойлгохтойгоор хэсэг нь цацагдсан. Тэгэл яг нэг өглөөс ирсэн чи бүр ингээд яг амьдрал оронгороо ирсэн юм шиг карантинаар гэртээ ганцаараа тэгэл ингээл баа хүмүүс над руу ингээл зэрэг бичээл ингээл фэйсбүүк оронгууд миний тэр бичлэг гарч ирээл тэгэл бүр амар олуулаа ингээл яг нэг доор ингээл дайрч орж ирээл. Гэхдээ би ингээд хамгийн түрүүнд миний хийсэн болохоор би ингээд тэдний доотлын комментуудыг уншаагүй. Уншихгүй байхад ингээд хүмүүс над руу скриншот хийж явуулаадсан манай найзууд. Тэр нь надад нэгт жоохон төвхтэйсэн. Тэгээд би ерөөхдөө ингээд за угаасаа хүмүүс бол хэлэх юм уугаар л хэлж байгаа. Энэ бол зүгээр гээд ингээд комментууд бол огт уншаагүй. Гэхдээ ингээд
бүр ингээд яа ингээд хамгийн дөрөв нэг гэрийнхнээгаа бодож байгаа юм. Яа намайг одоо ингээд надаас болоод ингээд амар хэцүү байгаа хта гэд. Өөрийгөө бодохоос илүү хамгийн дөрөв гэрийнхнээгаа бодс. Тэгэл за би ингээд буруу цаг үедээ л буруу юм аа ярьсан юм байна. Миний л буруу юм байна гэд тэгээ бас ингээд өөрийгөө буруутгах заахгүй юу. Тэгээд ээж нөгөө нэг намайг ганцаараа болохоор ингээд янз бүр болчих үү тэгээ санаа зовоод хүрээд ирсэн. Тэгэл яг тэр үед амар хэцүү байжгаад буцаад ингээд гэрийнхэнтэйгээ нэг хэсэг байгээд тэгээ гэрийнхэнтэйгээ байгаад найзуудтайгаа нэг жоохон ярилцаад тэгээд нөгөө хүмүүс болохоор гол нь нөгөө бүр чатаар орж ирж байгаа надад амар хэцүүс байхгүй. Таах тийм үү. Тийм. Яг ингээд нөгөө зөвхөн тэр бичлэгний доор комент хийтэл өнгөрчвөл зүгээр ахт чинь над руу бүр ингээд хувийн чатаар тэгэл зурагны доор бүх юм дээр ингээд бүр ингээд амар орж ирээ. Чиний юмнуудыг чинь бүгдийг нь ухрааж ингэж ухаал. Тэгэл өмнөх зургнуудыг чинь доор стил ингээд үзэл бодлоо илэрхийлээ лөө. Тэгээ би тухайн үед болохоор зүгээр л ингээд комментуудаа хаагаагүй. Тэгээ хүмүүсийг блоклохгүйгээр зүгээр л ингээд за зүгээр л та хэд ингээд намайг ингээд барьж ид. Тийм зүгээр л ингээд намайг хараад яг хөө ингээд бүр амар бүр ингээд алан мална гэсэн юмнуудыг бол блоклсон. Тэгээ зүгээр юм хейт коммент момент юм мессеж ч хүмүүсийг бол ингээд блоклоогүй. За та хэд угаасаа намайг хараад ингээд стрессээ гаргаад амьдэрчихгүй дүү гэж бодсохгүй. Ингээд ч болоо стресс нь тайлгч явал тэгэл болоо штэ гэж бодсон. Гэхдээ яг нөгөө бүр амар юм хараалын үг хэлж байгаа тийм комментуудыг автоматар нөгөө хаадаг тохиргоо идэв штэ. Тэрийг ингээд хийгээд ингээд яа тэгээ өөр дээрээ ингээд амар муухай юм хараалын үгнүүдийг юм тохиргоо хийснэ ингээд хүмүүс угаасаа тэгж бичээдсэн болохоор тэр үгнүүдийг ингээд тохиргоо игээд бичиж болохгүй болгоцсон. Тэгээл нэг 2-3 сар бол амар хэцүү байсан. Би ингээд гэрээсээ бараг угаасаа карантинд байсан болохоор тэгэл гэртээ ингээл амар гим хийцэмсэг санагдал. Тэгээл хүмүүс намайг нөгөө үнэлэх үнэлэмжийн амар буурчимсэг санагдал. Гэхдээ яг нөгөө эсрэгээрээ Twitter дээр ч юм уу ингээд нилээн ингээд гой хүмүүс ингээд яг миний нөгөө нэг талыг ингээд ойлгоод энэ ингээд зүгээр л тэг ингээд хүний хийдэг ямыг ингээд зүгээр хийсэн тэрийгээ зүгээр л ингээд төлөөтэй ярилцсан байхад та нар ингээд бүтнээр нь үзег байж ингэж дүгнж болохгүй. Эсвэл би одоо хин нэг амар муулаач ч юм уу эсвэл бүр ингээд хин нэг амар үзэн ядаад ч юм уу эсвэл хин нэгний бүлийдэд тэрийгээ би ярьсан бол угаасаа миний буруу. Гэхдээ би зүгээр л амар өөртөө тохиолдсон зүйлээ ингээд илэн далангуй л байсан нь зүгээр миний буруу болж таарад. Би угаасаа ингээд амар буруу цаг үедээ буруу юм ярьсан үнэн бохгүй. Тэгээд тэр YouTube-ээс угаасаа устгахтаад тэгээд тэр угаасаа нөгөө нэг пэйж дээр ингээд амар олон пэйж дээр ингээд зэрэг таарагдсан гэсэн учиртай юм лээ. Нөгөө нэг хүн ингээд тийм сенсац бичлэгүүдээ ингээд хадгалж агаад тэг ингээд зэрэг цацчихдээ юм лээ. Би нөгөө нэг цагдаа дээр очиж бас угаасаа өргөдөл өгсөн байхгүй. Миний ингээд бичлэгийг ингээд юу яасан чинь цагийн бичлэгийг ингээд бүтэн цагийн бичлэгийг ингээд 30 секунд ингээд тастаад ингээд зөвшөөрлөгөө Facebook дээр YouTube дээр SM-ийг Facebook дээр тараацсан. Тэгээ надад жоохон гомдолтой ингээд тэгсэн чи цагтаа нь бас намайг чи ингээд өөрөө ингээд яах гэж тийм ярьсан гэснэ ингээд чи ингээд хар тамхины шинжилгээ өг гэд намайг шээлгэж мэлгээд тэгээ би бүр ингээд давхар ингээд амар гомдоод бараг ингээд чиний тийм юм ярьсан юм чи өөрөө ингээд асуудалтай штий гэж мэгээд бараг хууль бос юм шиг тэгэж намайг амар хүлээж авч. Гэхдээ нэг эмэгтэй цагтаа бол намайг ингээд амар ойлгоод ингээд за бид нар ингээд тэг ингээд чатаараа туслаад тэр бийжийн цааны амар хүн байна мэн гэд тэрийг олох гэж хичээнэ гэд намайг бас ингээд тайвшруулад. Тэгээ тийм үед бол хамгийн хэцүү нь би гэхээс илүү ингээд гэрийнхэн л амар хэцүү байсан. Тэгээд гэхдээ яг намайг ингээд амар ойлгосон л та угаасаа ингээд тэгэл бусдаар алгаагүй. Тэгээд угаасаа ингээ багаар идэгсэн ч гэсэн одоо хүртэл надад нэг юм айдас байдаг. Би угаасаа ингээ өмнөх шиг ингээ паблик Facebook дээр ч юм уу ингээ хитрхийн паблик байж чадхаа болсон. Ингээд амар юм ингээ чөлөөтэй ярихаа болсон. Тэгээ ингээ яриул ингээ зөвхөн private ингээ найзуудтай хэсэгт ч юм уу тийм ингээ ярддаг. Тэгээд хүмүүсийн харцнаас би бүр хөтлөө айдаг болсон. Нөгөө ингээ эргэжтэйчүүд эсвэл над руу ингээ бичгтээ ингээд намайг амар юм амархан юм шиг тэгэж ингээд бичдэг хандлагатай ч юм уу эсвэл ингээд энд тэнд ингээд таарахтай ингээд харангуут нь би шууд ингээд намайг угсаа амар муухай гараад ч одоо гэдэг тийм айцтай болцсоохгүй.
Тэгээд ингээд жоохон хүнд итгэхээсээ ингээд айдаг болсон. Намайг угаасаа л энэ нөгөө нэг угаасаа юм тим юм ярьдаг амар чөлөөтэй хүн юм чинь амар амархан бах гэдэг тийм угаасаа тийм хит хит мэдрэмжүүд авсан байхгүй. Тэгээл ингээд танихгүй мөртлөө юм ярьж үзээгүй мөртлөө одоо юм танилуудын хүрээлэн хүмүүс нь ингээд намайг амар мэддэм шиг ярьдаг ч юм уу. Тэгэнгүүт ингээд хүмүүст жоохон итгэхээсээ айдаг болсон. Гэхдээ одоо бол яг тэр нь гайгүй болцсон ч гэсэн стил ингээд хүнтэй хэрвээ шинэ харилцаанд орохоор бол өмнө нь би нэг ингэжсэн шүү. Тэ ингээд ийм хил амд орж исэн. Тэгээ хүмүүс намайг угаасаа нэг тийм ярих тохиолдлууд угаасаа байна. Тэгээ буруугаар бодох тохиолдлууд байна. Тэгээд чамд зүгээр гэвэл ингээд нэг тийм заавал нэг тийм өмнө нь заавал тайлбартай. Тийм болсон. Тэгэл тэр одоо л яг бүр ингээд би өөрөө ч нэг тийм янз бүрийн ингээд юм яриа болсон. Тэгээ зүгээр юм амар тайван жоохон ингээд өөртөө ингээд юу яаж ажиллаж сурч байгаа сүүлийн яг жил гарan тэгээд өөрийнхөө амар тайван байдал ингээд заавал би өөрийнхөө үзэл бодлыг бусдад ингээд амар илэрхийлээд ингээд ах шаардлага байхгүй. Яг тодорхой хэмжээнд намайг ингээд сонсохыг хүсдэг хүмүүс байвал би ингээд ярилцсан гоё ингээд хэлнэ. Гэхдээ би яг тэгж ярьсандаа бол одоо бас нэг харамсахгүй байгаа. Гэхдээ ямар энэ чинь гэмт хэрэг биш шүү дээ. Чи ямар нэгэн хүн одоо хохирол учруулаагүй нэг хүнийг те эсвэл одоо тэр хөө энэ ингэсэн гинэ гэд чи юм нийтийн сүлжээнд юм хийчихээгүй. Чи зүгээр л юм өөртөө тохиолдсон өөрийнхөө бодож явдаг өөрийнхөө одоо үзэл бодол гэх юм уу те бодогдод санагддаг юм аа л ингээд юм ярьсан л байгаа шүү дээ. Тэнгүүд тэрнээсээ болоод тэгээд чи түрүүн тэглээ шүү дээ. Тэгэл яах вэ нөгөө нэг юм алан хядна гэсэн комментуудын ингээл тийм чатнуудын бол блоклол гэдэг чинь бүр ингээд тэрэндээ тулцсан гэхлээр бүр амар байгаа тест. Тэгээд тэрний хажууд бол нэг хэдэн хейт коммент те зүгээр нэг юм бичиж байгааг нь бол тэгээд нэг тоохоо болцсон. Гэхэр чинь бүр тэрэнд нь тултал хүмүүс ингээд амар дураараа байгаа. Миний ингээд амар уураг хүргээддэг байхгүй юу? Харин тэгэнгүүт би бас өөрөө бас ингээд одоо ингээд пабликаар ингээд хүмүүсийг ингээд эргүүлээд ингээд би тэгээ тэрнээс хойш би нэг хэсэг ингээд амар ингээд фэйсбүүк дээр хүмүүсийг үзээ яддаг болчихсон. Ингээд өөрийн мэдгүй ингээд юм сонин бичлэг ч юм уу ингээд надад таалагдахгүй юм гарч ирэх юм бол би ингээд эргүүлээс хоолдог те. Гэхдээ ингээд паблик биш. Ингээд юм тэгэж ингээд би өөрөө стрессээ гаргадаг болчихсон байсан. Тэрнээс хойш. Яа энэ одоо юу юм уу вэ гэд те. Тэрний ингээд хамгийн амар хэцүү нөлөөлөл нь энэ байгаа байхгүй. Өөрөө эргүүлээд ингээд надад таалагдахгүй юмыг би ингээд амар жаажилдаг болцсон байсан нэг үе. Тэгээд тэгэж бас стрессээ гаргаж байгаа. Гэхдээ тэр хүнд нь харагдахгүй бол яадаг юм гэсэн нэг тийм бас бодол үүссэн байхгүй. Тэр хүн өөрөө ингээд миний бодлыг сонсохгүй бол би тэгвэл энэ хүнд ингээд стресс гаргачих гэдэг нэг тийм бас амар амиа бодсон нэг тийм бодол суудсан. Тэгээ одоо л яг зүгээр ингээд нэг юм инээдтэй санагддаг юм бид ч бүр ингээд үзээ ядахгүй зүгээр юм инээдтэй санагддаг юм аа л ингээд хүмүүстэй хуваалцсан муулцаад ингэдэг болсон. Тийм яг жоохон нэг тийм токсик болсон байсан нэгсэн. Юм болгоныг амар токсик оруулаад болсон. Одоо л зүгээр л ингээд өөртөө л ажиллаж байгаа. Тэгээ тэр үед одоо тэр юугаар чатаар ингээд орж ирээд хүмүүс ингээд бүр ингээд тэр бичлэгийг үзчихээ чиний инстаграмыг ч юм уу эсвэл фэйсбүүкийг ч ингэж олоод тэгээд амар хажил байгаа зү тэгснээ ороод ингээд мессеж гэдэг дээр нь дараад те тэнгуүтлээ чам руу ингээд юм бичиж байгаа тэр ингээд бүр сүүл рүү тоогоо алдсан уу? Тийм яг хувь чатаар амар их орж ирээд тэгээд энэ тэнд юу тэгэл мэдгүй амар хэцүү. Удамжинд хүмүүс яах вэ? Гайгүй юу? Яг уу ингээд яг цараа нүүр ингээд хараад ингээд тулхлаар хүмүүс ихтэй яач чадахгүй нөө. Тийм дээ жоохон ингээд нөгөө харснаас нь би уус амар яагаад захгүй ингээд зарим нь ингээд амар сонио харж магаал хоорондоо ярьж мэрдэг ч юм уу тийм тухайд явчих. Тийм яг тиймэрхүү хандлага хэд гарч байгаа. Тэгээд хүмүүс над руу ингээд жоохон ингээд удаан ширтэнгүүт би амар ингээд тухгүй байдаг болсон. Бүр ингээд нүүрлэн очиод цогцмоор санагдаад. Гэтэ зүгээр өөр шалтгаантай ч над руу харж иж болно шүү дээ. Тэгэнгүүт ингээд яа энэ нам ингээд юу гэж бодож байгаа л гэдэг ингээд сандраад ингээд амар тухгүй байдаг болсон. Тэгэл хүнтэй одоо ер нь ингээд шинээр танилцахдаа чи тэгэнд ингэдэг те чи тийм юм тэгжсэн те гэдэг
биш. Одоо яг би ингээд одоо байгаа хүнтэй одоо байгаагаар нь ингээд танилцах амар дуртай байхгүй. Тэгэнгүүт за зөвхөн тэрүүгээр биш ингээд дахиад ингээд хүнтэй танилцахад чи тэр нэвтрүүлэгт орж исэн тий чи тэгжсэн тий гээд ингээд тэр чинь ямар ч хинт зэрэггүй надад юмсаг санагдаад жоох ингээд тий гээд ингээд тий орж исэн тэгээд одоо яг яах юм гэдэг нэг тийм бодолтой байдаг байхгүй. Тэгээд одоогийн байгаа би чинь бас нэг өөр хүн болсон байгаа шүү дээ. Энэ чинь ингээд цаг хугацаа нэгт өнгөрсөн байна. Хоёрт тэр ингээд чиний ингээд ярьсан нэг л бодож явдаг юм чинь нэг л тал болохоос биш. Тэр чамайг тэр чигээр нь ингээд үгнээд тодорхойлоод хүмүүст ингээд тэрвэрээ танилцуулагдах хэмжээний байна гэж угаасаа уг нь бол байхгүй шүү дээ. Тэгээд тийм наадах юм ингээд хүмүүс ялгаж чадахгүй бол тэгэл за тэгвэл ойлголцохгүй бол гээд ингээд бас хүмүүсийг нэг ингээд шүүхэд амар амархан болчихсон. Инээс дэшээ бол юм, инээс доошоо бол юм гэсэнтэй юм. Тэгээ хоёлаа дээр ярьжсэн чинь уг нь ингээд YouTube дээр юм хийж эхэлмээр байна. YouTube дээр ингээд ямар байна гэснээр чи яг ингээд сууж ирсэн аа. Яа, ихтэй амар ингээд зүрх хүчжээ. Гэт хийнгүүт надад бүр ингээд амар харамсалтай санагдчих байгаа байхгүй. Чи ингээд өөрийн хийдэг, өөрийн ингээд боддог юмаа ингээд хүмүүст ингээд хүргмээр биш үү? Өөрөөхөө ингээд чаддаг, мэддэг юм хүмүүст хуваалцмаар байна. Тэр нь ингээд хэнийгэнд ингээ ханиулдаг ч юм уу, тусуулдаг ч юм уу, тийм байдлаар эсвэл ингээд одоо ямар ч байдлаар байж болно шүү дээ. Хантай юм мэдрэмж төрүүлэх юм ямиг чи өөрөөсөө ингэж гаргамаар байдаг юм хүсэлтэй хэрнээ нөгөө нэг тэнд нэг хэдэн жилийн өмнө авцсан тэр удаа дараа юу хэдэн сарын турш ингэж сошиал дээр нүдүүлэн гэдэг чинь тэрнээс болоод одоо тэг юмаа хийхгүй байна гэхлээр надад л авдаг амар харамсалтай. Тэгээ ер нь аль ингээд яг ингээд залхуу ууржаа биш байхгүй юу. Зүгээр л ингээд за тэгэл ингээл нэг юм хийгээл эхэлчихэнгүүт энэ нөгөө нэг тийм юм ярьдаг хүн биш гэдэг тийм хандлагыг гарч ирэх юмшиг санагдаад. Тэгэхээр тэгээс гарч ирэхгүй ч байж болно шүү дээ. Би ингээд жоохон өөрөө айцтай байгаа таахгүй. Энэ айцсаа л жоохон баг эдгэхийг одоо өөрөө хичээж байгаа. Тийм тэгээд тэгтүү шүү. Багаар тэгтүү болж байгаа. Өөрийгөө амар сайн хайрлаад сурч байгаа болохоор тэр нь одоо ингээд амар сайн имчилгээ болж байгаа юм уу? Яа, гэхдээ бас хүнд юм аа. Тэгээд бас дараа нь тэр нөгөө нэг юуны байрлаа содод хайдын ингээ контент энэ юунаас бас хүмүүс ингээл үргэлжлүүлэн тасалж энэ тэнд хэдхэн секунд тэрэн тавьж ингээл бас янз бүрийн шеэрлсэн хэвэрэл байгаадсан тий. Би өөрийгөө бодохоор би яг энэ дугаарын сэдвийг бодчихгуутлаа бодохоор би ер нь бол ерөөсөө хаач таалагдсан ч таалагдаагүй ч коммент бичидгүй хүн л юм байл л дээ. Зүгээр нэг юм найзуудынхаа асуусан юм дээр юм эсвэл нэг магазарсан юмны доор очиж хаахаа бичнэ гэхээс биш. Таалагдлаа ч юм уу эсвэл нэг юм таалагдсангүй ч юм уу. Тэгэхээр тэр хүмүүс ингээл амар нэг бодлын ингээл амар эффект гаргаал амар их ажил хийгээл сэтгэлээ илэрхийлээл юм шиг хэрнээ. Нөгөө талаар ингээд тэр хүмүүс нэг юм сонин шал танихгүй мэдхгүй хүнээс гадна юм сэдв байгаад байгаа шүү дээ. Тэр нь ингээд нэг юм өөрийн гэсэн нэг юм хүлээлттэй болчт юм уу. Тэгснээ тэр хүлээлтэнд нь ингээд хин нэгэн хүрэхгүй ч юм уу. Тэр ярьсан юм нь ингээд хүрэхгүй болонгууд шууд ингээд шууд дүгнээл тэр дорн дүгнээл наадах чи юм тийм гээл ургуулж өөрөө бодсон юм гаргаж ирж мэрэл байгаад дагаа тэр цаад хүмүүсийн сэтгэл зүг ингээд жоохон ойлгохгүй чичээхлээр надад бас жоохон сонирхол санагдав. Тийм. Гэхдээ бас бид нар одоо ингээд өөрсдөө ингээд юм хийж өөрсдөө юм ярьж байгаа болохоор бас тэр хэмжээний юм байх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ ингээд нөгөө Белалана хоёр ингээд намайг амар хүрхэн яг тэр үед ингээд зүгээр штэ бид хоёр бол бүр ингээд тасараа л иймэрхүү юм сонсдог болохоор ингээд зүгээрээ гээд ингээд намайг амар ингээд хоёрчлаас амар кэрлжсэн байхгүй. Тэгээд угаасаа л би өөрөө ингээд амар олон хүний хараанд байх тэр замыг сонгоцсон. Тэгээл ингээл яг хаяа ядардаг л та угаасаа ингээд гомдлоод байх нэг шалтгаан байхгүй. Тэгтээ зүгээр хаяа амар тухгүй өн мэдрэмжүүд байдаг. Гадуур жоохон ингээл би одоо ингээл ингийн үеэсээ ингээл таргалж маргалцсан байвал заавал ингээд таргалцсан байна гэдэг угаасаа автоматар ингээд хүмүүс хилдэг байхгүй юу. Би өөрөө толинд харж байгаа ч гэсэн тэр хүн ингээд бодож үзэхгүйгээр чи таргалцсан байх шүү гэж заавал надад өөрт маань хилжиж одоо тэр хүмүүсийн санаа амардаг ч юм уу тий. Одоо иймэрхүү юмнууд бүр ингийн болсон. Өмнө нь би бүр амар имзэглээл. Яа энэ хүн нам ингээд дэн гэл. Эсвэл ингээд өөрийгөө өмөрвөл гэл ингээд тэгдэг байсан. Одоо бол бүр ингээд амар амар болцсон билээ би. Нөө юу ч наалтах байсан дээр очсон юм шүү тий. Тэгээ бүр ингээд амар амар болцсон. Тэгэл өөрөө ч ингэсэн ингээд нэг юм олон хүний хараанд өртөхгүй
хамаагүй ингээл байдаг болсон ч юм уу тийм. Амар л болсон мөлий. Яа, ихтэй л хэцүү. Одоо би бас ингээл подкаст хийж байгаа. Тэгэл анхныхаа дугааруудаас л хэлсэн те. Би ингээд ер нь бол сэтгэл зүйн ийм асуудалтай болоод би ингээ хэмжтээр явж байгаа. Надад ингээд янз бүрийн зүйл тохиолдно. Би тэгээд ингээ подкастн дээр ярих л болно, ингэх л болно, тэгэх л болно, янз бүрийн ааш гаргах л байх. Гэт уг нь бол бас хилцэн. Гэхдээ тэр нь ингээ хүмүүс юус хамаагүй юм шиг л байна л да. Тэ. Ер нь бол ингээд яг бодоод үзэхээр миний ер нь яах хүмүүст ингээ ямар ч тэр хүмүүс ямар ч хамаагүй хэрнээ тэр хүмүүс ингээд одоо юу л хүлээчдэг нэг л юм л нэг юм өөртөө нэг юм хүлээчтэй нэг зүйл ингээд бүтээцдэг. Тэнгүүтлээ тэрнээс нь өөр ч юм уу эсвэл сансанд нь хүрэхгүй ч юм уу байхлаар орж ирээл так гэдэг юм шиг байна. Тийм гэж бодсонгүй. Хөөе намайг бити бодооч те ер нь. Тэгэл яг тийм тэгэнгүүт ингээд хүмүүс эхэндээ би тэр хүмүүст ингээд амар дургуй үрдэг гэсэн аахгүй. Эсвэл рүүгээ бас нэг ингээд амар муухай харахтай болцсон байсан би ингээд. Намайг хин нэг хүн ингээд намайг илтээр хэлсэн шүү дээ. Тэнгүүд би шууд ингээд паблик ингээд тэр хүн ингээд сторидо эргүүлээд ингээд хийцдэг байхгүй. Гэхдээ би өөр ингээд ямар ч хувийн чатаар ч юм уу тэр хүнтэй хэрэлдэхгүй. Тэнгүүд ингээд намайг дагдаг хүмүүс тэр хүн лөө ингээд эргүүлээд нэг тийм амар муухай арга хэргэлдэг болчихсон байхгүй. За чи намайг ингээд өөрөө ихэлж ингээд доромжилж байгаа бол би чамайг бүр ингээд тэр их 10 нуглаа чамайг доромжлуулах шүү гэдэг нэг тийм амар муухай санаад суудсан байсан. Гэхдээ үнэхээр амар юм балиар юм бичдэг хүмүүсийг бол хаяа бас тэг шийдэгчмээр санагдаад байна. Тэгэд өөрөө хүнд тэгэж хэлж байгаа нь өөрт нь ямар тусцааг бас ингээд өөр төрөө мэдрээд үзэх хэрэгтэй гэж би боддог гэсэн юм. Гэхдээ яг нэг бодлын тийш штэ. Одоо эн чинь ингээл хүн өөр юм үзэх ч юм уу, өөр хүн өөр юм одоо тэр юмыг үзээд байгаа цагаа өөр юмд зарцуулах тэр хүнд бүтэн сонголт байгаа шүү дээ. Тэ? Тэгээд одоо эн чинь ингээд сошиал дээр нэг сенсац гараад маргааш нь яг үндэ мартдаг. Тэнгүүд тэр хүн үзсэн юмаа ч гэсэн sorry тэ оройн ч одоо чиний нэрийг санахгүй ч явах боломжтой байхгүй. Тэрнийхээ зүгээр л нэг тийм хоромхон хугацааны өөрийгөө өөр юмд сатааруулж байгаа юмн дээр ороод хүнийг одоо хараагаад одоо баг үхэж мөхөх тийм одоо тэ арга зам зааж өгч мөгч гэдэг чинь яат надад лав яат санагдчих. Надад чи болохоор тэрийг ингээд зүгээр л комментгээ хүлээгээд зүгээр л чат ирчлээ гэж хүлээж авахгүй ингээд бодогдоол чам тийм тухгүй ориг бол байж байгаа ш. Нөгөө хүн битснээ ч мартцсан л байна. Яг тэр амар олон коммент дундаас одоо ингээд зүгээр нэг янз бүрээр ингээд яамаа гэж илүүлэгцэн ингээд энгийн болцоо. Хамгийн амар ингээд ерөөсөө мартагддгүй нь би бүр ингээ хаа таарсан газраа чамайг үхтэлчин цохоод ална гэд нэг тийм чатайсан байхгүй. Тэг би бүр тэрийг ингээл уншаал ёо ямар юм бэ гэж бодвол тэгэл энэ тэнд явахтаа ингээ лайц мэцтэй бол байдаг. Нэрэл одоо гараад ирэх юм шүү дээ. Бүр ингээ тэгтлээ би ингээ хүний дургу хүрэх юм байна гэж боддог байхгүй. Үүний үдээ ядалтд ямар амар идэм бэ гэж боддог байхгүй. Тэгээд тэр нь ингээд шал танихгүй өөрт нь юу ч хийгээгүй шүү дээ. Тэгэж бодохоор энэ юуны сошиал дээр байгаа нийгмийн сүлжээнд дээр байгаа хүмүүс сэтгэл зүй амар сонирн бай тээ. Тэгээд яг амьдрал дээр тэр хүмүүс тийм байдаг болов уу? Харин мэдгүй ямар хүмүүс яг яагаад тийм сэтгэл зүйтэй тэгж бичдэг юм бол тэгээд одоо болохоор ингээд жоохон надад нэг юм сүрэг юм баг ирэхэ болцсон. Тэгтээ яг ингээд хаяа нэг зүгээр л нэг юм жоохон хэрүүлийн шинж чанартай ч юм уу тийм ингээ үзэл бодол таарахгүй юм ингээ ирэх юм бол жоохон хаяа сүрэг юм ирэх юм бол энэ хүнд амар хэцүү байгаа юм шиг байна. Энэ хүн амар өрөвдөлтэй юм байна гэж би ингээд арай бүр шал өөрөөр хардаг болсон байхгүй. Амар хэцүү өдөр болж байгаа юм байна. Санаа зүгээр санаа тавьж тийм үнэхээр сайхан байгаа бол тэр хүн хизээч миний над руу тийм ингээд өөрчлөх байхгүй. Тэр хүн амар хэцүү байгаа болохоор ингээд амар стресстэй тийм ингээд гаргах ингээд гаргаж байгаа юм байна. Оо ямар хэцүү юм бэ гэдэг. Тэгээ бүр ингээд зарим хүн бүр ингээд энэ хүн одоо ингээд найзгүй юм байна гэж бодогцол юм бичдэг. Тэгэл эргүүлээд хоёлоо гоё найзлаад юм ярьж байгаа. Чи наадтай юм ярьцлаж үдхүү гэд бүр тэнгууд нэг хүмүүс чинь ингээд яач ваа гэсэн. Уг нь намайг амар хэдлмээр байдаг. Тэгсэн нөгөөдг нь зүгээрээ би чамайг ойлгож байгаа юм юм ярих уу маргааш кофе уух уу гэсэн. Энэ харин амар гоё арга байсан. Тэгээ намайг нэг амар хэдэлдэг хүүхэн байсан бохгүй юу? Баг ингээд амар олон жил намайг ингээд хэдэлсэн шиг байна. Тэгээд би ингээд тэр хүнээс бүр ингээд сонсчод
намайг бүр ингээд хит хитэн газар амар муухагаар ярьсан гэд тэгэхээр би ингээд фэйсбүүкийг олж жагаад найзын өсөлт явуулаад тэгээ одоо ингээд амар найз зүтгэл. Сайн уу гэж орсон уу? Тэр тухай хэцүүлсэн. Тэгээд энэ нөгөө нэг одоо энэ Instagram ч вэ, Facebook ч вэ, нийгмийн сүлжээний энэ платформуд байна шүү дээ. Энэ дээр байгаа одоо энэ дээр бие авч явж байгаа байдал гэдэг ер нь тэр хүнийг тодорхойлох уу? Чи юу гэж боддог вэ? Одоо ингээд одоо тэр янз бүрийн комент бичдэг haters байдаг, аль эсвэл ингээд амар сөрөг юмнууд эсвэл ингээд амар юм харваас худлаа мэдээ гэдэг нь ойлгомжтой юм ширхэлт хүмүүс байдаг шүү дээ. Ер нь аль тодорхойлохоор тодорхойлно. Гэхдээ бас 100% биш. Тийм. Тэгэхээр ингээд амар сөрөг комент бичдэг хүний цаана яг ингээд үндэ ингээд амар гоё юм. Эсвэл нэг хин нэгэнтэй ингээд бидний дуртай нэг хүн хоромч аккаунтаараа тэгж бичдэг ч гэж болно. Тэ стрессээ гаргадаг ч гэж болно. Бүр хин ч гэж болох байхгүй юм. Гэхдээ яг уу ингээд дийлийнх нь шууд мэдэгдтгэлтэй ингээд ингээд ороод тарангууд за жоохон энэ хүн угаасаа л юм хүн юм байна гэдэг нь ингээд харагддаг шүү дээ. Ингээд юмыг ингээ үзэх үзэл бодол ингээ шеэрлж байгаа юмнууд, бичиж байгаа юмнууд, хийж байгаа сторинууд. Зарим нь болохоор ингээ ямар ч юм өөр ингэсэн сүнсгүй ингээл зүгээр л ингээ хин нэгний үзэл бодол тавтаад яг тэр хүсийг ингээ болох гэж хичээдэг ч юм уу. Тийм хүмүүс бас байна. Эсвэл бүр ингээ өөрөөгөө ингээ олоод ингээ бүр ингээ гэгэрсэн ч хүмүүс байна тий. Тэгэл ингээ юм хүмүүс бол яг ингээ тодорхой хэмжээгээр мэдэгддэг юм лээ. Яг хуурамч аккаунтны цаана бол хин байгаа. Тэр өстэй юу бэ те? Би бол хит хитэн таньдаг хүн намайг хуурамч аккаунтаар ингээд яаж яхих бол харж байсан өөрөө. Чи таньдаг, чиний ингээд бүр ингээд дотны хүн байна. Тэгснээ ингээд хуурамч аккаунтнээс нэ чамаа үзий ядж байгаа юм уу? Тийм. Гоох. Тийм тэгэхээр ингээд за бүр ингээд юу ч байвал юу ч байж болох юм байна. Энд чинь цахим ертөнцийн цаана гэж бодож байгаа. Гэтэ амар завтай байна. Завтай штий бүр амар завтай ш хүмүүс амар ажил болж сэтгэл гаргах цаараа тэгдэл юм хэлээ. Арай өөр гоё юм сэтгэл гаргах бол уг нь бол амар их хичээл сэтгэл байгаа зү. Харин Гэхдээ яг хуу 100% биш гэлээ гэсэн нэг тэр хүн одоо чи нэг юм одоо чи ингээ хүнтэй танилцлаа гэхээр шууд инстаграмыг авдаг ч юм уу болсон ба шүү дээ. Тэгээ тэр хийж байгаа стори тэгээд постнууд нь ч юм уу эсвэл ингээд нөгөө шеэрлж байгаа юм өмнөөс нь тэр хүний сонирхлыг ерөнхийд нь амар мэдэж болдог тий. Ерөнхийдөө мэдчихдэг. Тийм. Яг ингээд зүгээр ингээд хөнгөн ингээд тий ингээд зүгээр ингээд хөнгөн мэдээллийг бол ингээд авахад амархан шүү дээ. Тэрнээс яг ингээд ярилцаж үзтлээ тэр хүнийг бас дүгнэлт хийхгүйгээр ерөнхий нэг иймэрхүү төрлийн вайбтай иймэрхүү хүн юм байна гэдгийг мэдчих болно. Гэхдээ бүр мэдгэцэхгүй ч хүмүүс байгаа. Бүр ингээд огт ингээд тэрийг ил гаргадаг. Тий ингээд зүгээр л нэг сошиал хаяг нь байж идэг. Гэхдээ ингээд итгэхгүй юу? Тий яг цаанаа юу хийж юм бэ тэрийг мэдгэцэхгүй. Тийм байна. Тэгээ бас яг дотны найзуудтайгаа бол баг сторийн досон сэтгэл санааг нь уншдаг шүү дээ. Тий. Тиймэрхүү юм байна. Тий. Би ч юм болохоор яг close-тэй өстө хамгийн маа биччихдэг. Биччихэл устгацдаг гээл болохоор маань найзууд амар амар шүү дээ. Тэгээ чи ми бол намайг их л уншиж нэг дээ. За нэг ингэсэн явж байгаа байна. Сонин сэдв шүү. За тэгээд чи болохоор зүгээр л ингээл за окей гээл хаяал даван туулаад ер нь бол арт нь гарсан юм шүү дээ тий. Өөр ингээд нь гарахаас өөр юм байхгүй. Өөр нэмэлтээр тийм янз бүрийн тийм манай найзууд нэхэ бас ингээ амар наалтаж ингээ гэл амар сүртэй тэгээгүй ч гэсэн уусаал намайг хүчтэй байхыг бүгдээр хүсэж байгаа. Гэхдээ ингээ худлагаасаа ингээ би амар хүчтэй бас тэгэлгүйгээр гомдох үедээ ингээ гомдох дуртай. Тэгээд тийм тэр үед тэгэл заад ямар би ямар хүнийг хохирооцсон биш гэсэн тийм бас сэтгэл зүй юм шар байсан болохоор гэл гайхуулсан. Тийм ямар хохирооцсон байх ш. Нэр үнэхээр тэр хин нэгнийг очиод бүр ингээд биет болон биет биш ямар нэг хохирол үзүүлсэн байна. Тэгээд Twitter дээр би ингээд өөрийнхөө нэрийг хайсан чи амар постууд гарч ирсэн байхгүй. Тэгсэн чи ингээд ихэнх нь намайг амар гоё ингээд ойлгоод битсэн. Тэгээ би тэрийг уншаад бас амар гайхуу тавьчихсан. За хүмүүс бас тэгээ ингээд
10 хүний ядаж 6 намайг бас дэжүүгээр бодож байгаа юм байна. Дэжүүгээр бодох ч зүгээр л ингээд ойлгож байгаа юм байна гэж бодсон. Энэ сэдвийг ойлгож байгаа юм тий. Хүмүүс тэгээ бас айгүй нөгөө нэг ярьж байгаа зүйлийн ерөнхий нэг юм утгыг ингээд ойлгохгүйгээр зөвхөн нэг тий сонсохыг хүссэн юмаа сонсоол тэгэл зөвхөн нэг үгэн дээр ч юм уу эсвэл нэг хэсэг юман дээр амар реакцлах юм тий. Тэр нөгөө нэг өмнөх чиний аккаунт байсан гэд тэгсэн штэ. Тэр үед гэхдээ чи жоохон байсан бай тий. Тий. Тэр үед чинь дөнгөж Японоос ирсэн. Тэгэл дөнгөж яг амар юм эмхтээлэг би бүр амар турхаа хийсахгүй тэр үед бүр амар турхаа. Тэгээд тэр үед болохоор ингээд зөвхөн ингээд хөөрхөн л байхыг хичээдэг байсан бүр. Хөөрхөн л харагдах хэрэгтэй гэж боддог гэсэн юм байна. Сошиал дээр. Тий. Тэгэл дандаа юм хөөрхөн байх хэрэгтэй. Стори хийчихсэн юм хөөрхөн байх хэрэгтэй гэж боддог гэсэн. Тэгсэн чи тэрнээсээ бүр амар залхсан. Тэгээд ингээд жоохон ингээд энэ Instagram дээр ингээд өөр хороо байгаа тэгсэн чи яг нэг өмнөх хөөрхөн дүр төрхөөр маань харилдаг хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр нөгөө өмнөх ингээд хүнийг маань ингээд бас хүсээд идэг хүмүүс амар их байдаг гэсэн. Тэгэл би бол одоо ийм хүн шүү гэх. Бага миний нэ. Тэгээд одоо байгаа надад амар тухтай байдаг. Одоогийн ингээд миний хүрээл гэх юм бол ингээд бүр ингээд хүрээл болгонд амар гой ертөнцтэй хүмүүс ингээд байгаа. Тэгээд амар гой ингээд хүмүүсээс би ингээд энерги өгөлцөөд авалцаад ингээд амар гой ингээд байж чаддаг болсон. Тэгээд одоо л амар гой сэтгэл хангалуун байгаа. Чи тэгвэл өөрийнхөө одоо ингээ айгүй олон дагагчтай байгаа сошиал хаягаа одоо эргээр одоо амьдралдаа одоо боломж гэх юм уу эсвэл ингээд хүссэн зүйлдээ хүрэх ч юм уу тийм юмд ингээд ашиглах гэдэг үг зөв ч юм уу хэрэгжилж исэн гэх юм уу тиймэрхүү сонирхолтой юм байна уу? Тэгэл эсвэл одоо ингээд нөгөө нэг янз бүрийн ажлын саналууд болчихсон шүү дээ. Тэрийг одоо жишээ нь хүмүүс ингээд шууд чам руу холбогдоод ийм ажлын санал байна. Тэгээ одоо би чинь ингээд инстаграмынхаа ачаар л бас ингээд туризмөөсөө төлөөл тэг ингээд өөрийгөө авч явж байгаа шүү дээ. Мөрнүүдээ тижээж ийн. Тэг ингээд үндсэн ингээд янз бүрийн ажлынхаа хажуугаар инстаграм маань ингээд надаас ингээд амар хэрэг болдог. Тэгээ би тэр цутгаар өөрийгөө нээж ингээд мейкап хийж сураал ингээд хувийн бизнес эхлүүл сураал тэг ингээд төрөл бүрийн юм ингээд шинэ юм ингээд сурах ингээд дуртай. Гэхдээ ингээд сурахтаа бүр ингээд тултал нь ингээд сурчаад дараагийнхаа юм руу ингээд орох амар дуртай. Тэгээд одоо дахиад одоо энэ жил хийж сурах зөндөө юмны жагсаалт гарсан байгаа. Тэгээл тэр цаас ингээд инстаграмаас ингээд олсон мэдээллүүдээс үнэлдэг ч юм уу тий. Тэгээ угаасаа мэдээж маш гоё ингээд хүмүүстэй танилцахад амар том тусламж болдог. Тэгэл орчин цагтаа хөл нийлүүлж авах хичээгээл хаяа бүр үнэхээр гүйцэтгэв юм аа бүр ингээд одоо ингээд карантин интернет зүгээр амар TikTok edit хийж сураал амар мейкапын транзишн энэ хийгээл одоо бол бүр ингээ рил мэл хийхдээ бүр үнэхээр зовж байгаа байхгүй. Яаж хийх вэ гэдэг бүр ингээ шаналж манлаад. Тэгэл тэгэл хайртай хүмүүс өмнө нь олж ирсэн инстаграмаас. Одоо тийм хайртай хүн байхгүй л тий. Тэгтээ крашлтай хүмүүс олсон. Инстаграмаас оо. Ер нь инстаграм биш бүр өмнө нь зүгээр мэддэг байсан. Мэддэг тий харддаг байсан. Тэгээ одоо зөв инстаграм дээр ингээд хаяа хараал гэл баямаа гэл гай хонгаа гэл. Тэгээд энэ нөгөө юуны трендүүд чинь бас амар хурдан өөрчлөгддөг юм шүү дээ. Рилийн трендүүд. Яг тренд дагаж рил хийхээр надад жоохон инээдтэй санагдав. Нэг бүжиг ингээл гарангуут тэр ингээ хүн болгон бүжиглэнгүүт би уусаа бүжиглэх хөвсөлг болохоор яг хаа найзтайгаа ингээд бүжиглэл амар гоё л доо. Тэгтээ ингээ яг тренд ингэж мэдгэрээ ингээд төрөш гарч ирж байгаа ингээ ч ингээ. Тэгээ бас нөгөө нэг юу байд юм бэ гэж амар одоо баг юм. Энэ хардаа би. Юуных нь юу шүү. Би дандаа ингээ асуудаг. Энэ бол бүр өмнөх удаагийн толгойд нэг үлдсэн байна. Юм уухлаар нөгөө нэг цагаан бодол гамсида гэдэг шиг. Юм асахгүй ганцаараагүй шүү. Гахалтай. Үйл явдалтай. За энэ бол тэр нөгөө нэг рил тэгээд нэг иймэрхүү одоо юутай
хугацаатай, текст нь энэ хавтаа байвал тэгснэ нэг ингээд эхлээд байжснаа ингүүл яадаг маадаг хүмүүс тэрэнд айгүй илүү ийм үздэг хандлт их авдаг энэ гэсэн баг тийм дүрмнүүд байт юм бэл ш тэ. Харин нэг тийм тогтсон юмнууд бол байдаг юм билээ. Одоо заавал 7 хоног болгон заавал тийм юм байх хэрэгтэй, тэтэ стори байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг. Тэгжиж одоо нэг алгоритм гэдэг нэг юм байдаг юм билээ. Гэтэ би тэрийг огт судалцаагүй. Би бол стори бол хөтлөө амар гоё харагдсан юм ингээл. Үнэхээр хуваалцаал, шууд сэтгэл хөдлөлөө ингээл хаяа хуваалцаал. Бүр амар ингээд бүр ингээд гаргамаар гоё юм ингээд клоусдо биччихээд ингээд нийлэн гаргачаа тэгээд устгацдаг ч юм уу. Тэгэл заавал тийм цагийн хуваар мөвэртэй ч юм уу юм юугаа хөтэлтгүү. Тийм ч утгаараа миний инстаграмын дагагч ингээд багасж байгаа гэх. Тийм үү? Тийм. Тэгээд тэр надад амар амарлаа л да. Багасж байгаа гэдг нь бүр чам тгийж мэдгэдэггүй хэмжээгээр юм уу? Тийм мэдгэдэггүй хэмжээгээр. Тэгээд би угаасаа хаяа ингээд хүмүүсийг өөрөө ремов хийдэ ороод. Зүгээр л ингээд ямар ч юм зураггүй ийм нэр нь тодорхойгүй тийм юм харагдах бол зүгээр ремов хийдэг. Блоклохгүй. Блоклохгүй гэдэг дүрмтэй болсон. Намайг зүгээр ингээд харжээ гэдэг. Зүгээр харжээ гэдэг. Блоклохоор амар хулж байгаа зүгтааж байгаа юм шиг мэдрэмж төрөйдөг. Нэг бодлын гэхдээ тэр чин чиний л өөрийн чинь үүсгэсэн юм сошиалын юм ертөнц байгаа ш. Тэр дотор хин байхыг чи яадын тэрийг сайхан удирдаад чи цаашаа чи наашаа гэд ингээд байвал. Бас яадын блоклмоор санагдаад бүр үнэхээр тухгүй бол яадын блоклоо. За тийм ээ. Тэгэж болно л доо. Одоо л нэг тийм хүн байхгүй. Одоо л бүр ингээд дандаа эерэг юмнууд амирх болсон. Би чинь жоохон намаас дээ. Жоохон юм амар амгалан болсон. Inner peace. Би чинь саяхан хэдэн хоногийн өмнө амьдралдаа анх удаа миний бүх юмнууд private байхгүй юу? Ер нь. Тэгээд энэ Instagram-ны анхны зорилго чи ер нь бол нэг юм зургаар ийм дээр хөтлөг штэ. Тэмдэглэл хөтлөг штэ. Тэгээд тэр зорилгоор нь л айгу хэрэглээд одоо 11 12 жил хэрэгжилж байгаа миний аккаунт байхгүй юу. Тэгээд ингээд энэ хугацаанд дандаа л private байсан. Тэгээд хэд хооны өмнө би ингээд public болгоцсон байхгүй юу. За одоо нэгэн тал ингээд YouTube дээр ингээд байж л байгаагаас хойш одоо яах вэ гэж бодоод тэгсэн чи надад ингээд амар сонин нэг юм хуцаа тайлаад бицгээ яваад байгаа юм шиг санагдаад хүмүүс шууд хөрсөйд орж хараал. Тийм байгаа юм шиг санагдсан. Тэгээд нөгөө гол нь миний хүүгийн зураг айгүйх байдаг. Бид хоёр ч нэг би ч хүүгийнхаа зургийг айгүйх стори өгдөж айгүйх пост хийдэг болохоор тэрэндээ жоохон нэг юм санаа зовох ёстой ч юм шиг. Тэгснэ за нэг амар ингээ харваас ингээд над руу нэг хүн орж ирээд дайрахгүй байлгүй дээ гэж бас уг нь итэг гэх юм. Гэхдээ одоо хүний ус мэдхгүй те. Тэр жоохон надаа жоохон амар санагдаад байгаа буцаад одоо private болгоцсон байвал бас магадгүй болгочих магадгүй. Тэр close юу story юуны ч чи ер нь их зүгээр юм шүү те. Тэрэн дээрээ сайхан дураараа байгаад close post хүртэл. Тэгээд тэр close яг ямар шалгуураар хүмүүс close дотор орох вэ? Ер нь ингээд амар итгэж найцсан л хүмүүс оруулдаг шүү дээ. Итгэж найддаг хүмүүсээ оруулдаг. Тэгээ намайг угаасаа ингээд амарсаа мэддэг. Би тэр хүний мэддэг хүнээ оруулсан. Гэтэ би хүмүүсийн close-ыг нэг амар үздэг өөрөө. Тийм. Ер нь би хүмүүсийн story-г бүр амар тэгж орж үздэг. Бүр үнэхээр орж үзэх хүсвэнэ л. Тэгээд чи дээр нэг юу яцсан байсан шүү дээ, дууралцсан байсан шүү дээ. Close бичсэн юм скриншот хийгээд тараачих гээд. Тийм. Тэр нь бүр ингээ миний огт төсөөлөөгүй амар дотны гэж олон жил бодсон хүн байна шүү. Тэгэл тэр жоохон итгэл алдсан л байсан л та. Гэтэ ямар муухай би нүцгэн зураг хийгээ зүгээр л миний битсэн нөгөө стрессцэн зүйлийг бичээд үгүй скриншот хийгээд өөр хөндлүүлээ болсон. Уусаа яг ингээл хүмүүсийн би ч бас ингээл хид нэлээ ойр дотныхоо хүмүүсийн close дотор байгаа штэ. Тэрэн дотор ч ер нь бол нэг нүцгэн зураг байдгүй штэ. Тийм тэгээд зүгээр хүмүүс яа close нэг юм хариуцлага штэ тэр чинь. Хүний close-д орж ийн гэдэг чинь тэгэл хүний тийм private юмныг ингээд харж ийн. Тэр хүн чамд ингээд private зүйлээ харуулж ийн. Тэ чамд итгэж ийн гэсэн бас нэг үг баггүй юу? Тэгэнгүүт бас close дөө. За close story гэдэг чинь хүний ингээд найрж байгаа бас нэг арга юм байна. За. Манай ингээд зарим найзуудлахаараа таалагдж байгаа нэг close-д хийжээд тэгээ тэрэндээ зориулж ингээд story хийдэг тэ. За эсвэл намайг ингээд шал танихгүй ингээд эрэхтэй хүн close-д хийсэн байдаг.
Зүгээр ингээ дагалцдаг. Мөртлөө би close норсон битгдэг. Тэгэнгүүт ингээ яг ингээ оронгууд нэг онц юм байхгүй ч гэсэн ингээд өөрийнхөө ингээд ийм зураг ингэ хийсэн тэр нь амар хөөрхөн л байдаг л та. Тэгтээ одоо би тэглээгээд би одоо тийм яах вэ те. Гэж бод тийм. Би close нэвэл одоо надаас амар юм nude зураг ч юм уу эсвэл like drama ч юм уу эсвэл амар юм шоудж байгаа юу close-с үзсэн гэж бодоод no зүгээр миний хүүгийн зурагнуудыг л үзэх юм байна гэж сая бодчихлоо. Миний close ихтэй асгай сонирхолтой л байдаг тийм. Тийм. Чиний би яг ингээл анзаараад нөгөө нэг чиний story ч close биш нь ингээд угаасаа дараалал ингээл холилдол тэнгүүт миний хамгийн их анзаардаг юм болохоор чи яг юм бухимдлаа ч юм уу сэтгэл хөдлөлөө илэрхийлмээр байгаа юм бол амар close дээр уртчихдаг юм шиг санагдсан. Яг уу ингээд нөгөө public биччихлээр одоо тэнд байгаа 90 хэдэн мянган хүн байна штэ. Тэдний чи нэг 100000 нь орж ирээ дахиад 100000-аас нэг юм 100 хүн орж ирээд ингээд явал дахиад лаа штэ тий. Тэгэл яг бухимдал ч юм уу эсвэл ингээд гонигтай байх үе ч юм уу те амар ганцаардаж монцаарч үе байдаг шүү дээ. Тэгээд тэрийг ингээд нэр яг хүн ингээд хуваалцах хэрэгцээ амар өндөртэй те. Янгууд ингээд хүмүүс бас ингэдэг заяа. Зүгээр штэ одоо ингээд хүчтэй байгаарай ч юм уу те ингээд манай найзууд мэдүүд ингээд одоо том болж иж гэдэг юм уу те тиймэрхүү ингээд юм байдаг. Гэхдээ хүн гомдлох хэрэгтэй байгаа, хүнд гаргах хэрэгтэй байгаа. Гэхдээ тэрийг заавал ингээд очиод бас зүгээр байгаа хүнийг ингээд стресстүүлээл. Надад хэцүү байна гэдэг ингээд өөрийнхөө хэцүү байгаа байдлыг ингээд ялахгүйгээр зүгээр ингээд тэр нөгөө одоо би бол ингээд хаяа дэвтэр дээрээ бичээд хаяа ингээд утсан дээрээ ч юм уу бичээд хаяа зураг клостоо биччихдэг байхгүй. Тэгэхдээ тэр нь ингээд заавал хүнийг одоо тэр хүн ингээ миний ингээд юу унших гэсэндээ биш уншихгүй зүгээр ингээд өнгөрөөчих болно. Тэгвэл тэрэн дээр ингээд эргүүлээд яг тийм адилхан сэтгэл хөдлөл мэдэрч байгаа. Тэрийг мэдэрчсэн манай ингээд адилхан тийм тэрийг ойлгох хүмүүс нь ороод ирдэг байхгүй. Тэгээд тэр талаар ингээ ярилцаад одоо ингээ би биэндээ ингээд хэрэгтэй зөвлөгөө өгдөг ч юм уу тий. Ойлголцоо. Тэгэхээр бас дотор байгаагаа ингээ гаргах хэрэгтэй хүнд бол байдаг. Гаргах тэгээд нөө ойлгох тох хэрэгцээ амар чухал хэрэгцээнүүдийн бас нэг юм байна гэдгийг би бас саяхан амар тэрийг ойлгоод өмнө нь мэддэг байсан хэрнээ бүр яг ингээд тулсан хэдэн жилийн өмнөх юмн дээр ингээд амар хүчтэй ойлгоод тэр үед би ойлгогдоогүй тэнгуут нөгөө ойлгогдоогүй гас үлдсэн тэр шарах тэрний нөгөө нэг одоо хариу урвал гэх юм уу after effect тэр нь ингээд гарч ирсэн юм нь ингээд амар удаан үргэлжилсэн юм байна. Тэгээд тэрийг эргээ ингээ харахаар надад тэр цаг хугацаа ингээд амар өвдмөр санагдсан. Ингээл зүгээр л ойлгогдоогүйгаасаа намайг ингээ ойлгооч гэсэн чи намайг ойлгоогүй. Ойлгохыг бүр хүсээчгүй. Тэрнээс болоод ингээд амар олон жил хүмүүст ингээд бүр ингээд өөрийгөө ойлгуулах гэж ингээд байж болох бүх юмнуудыг хийсэн байгаа. Тэгж утгаар амар өвдмөр санагдсан надад. Өөрийгөө амар өвдсөн сая л нэг. Тэгээд ингээд яа ингээд намайг драматик гэж бодчихгүй дээ. Намайг ийм токсик гэж бодчихгүй дээ гэсэн айдснаасаа болоод ингээд зарим үед ингээд зүгээр дугаа байх хэрэгтэй болчдөг. Гэхдээ би зүгээр дугаа баймааргүй ч болно шүү дээ. Би ингээд хүнд гомдлмоор байна. Тэгээ намайг гомдаасан бол би гомдлмоор байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ингээд хүмүүс ингээд өөртөө юм ингээд юм аял гаргадаг. Тэгсэн хүнийг сонсохыг хүсдэггүй. Тэг ингээд яа ингээд ахаар бас тэр хүнд өөрт нь амар хэцүү л байгаа байхгүй. Тэгэхээр би бол сайхан ингээд өөртөө байгаа мэдрэмжээ ил гаргах дуртай. Гонигтай ч вэ, жаргалтай ч вэ ил гаргах дуртай. Тэрийг заавал хүн хүлээж авах, сонсох албагүй. Гэхдээ би ил гаргах нь миний өөрийн эрх. Дур. Эрх дур юу гэдэг вэ? Эрх. Тэр миний өөрийн эрх гэхэр нэг жоохон гэхдээ ирэх штэ тий. Чиний хүсэл дур сонирхол энэ бол миний хийхэл. Тий нэг хүмүүс өнгөрөөж болно штэ тий. Би зүгээр хүмүүсээс ингээд заал намайг тоогоод ороод ир гэсэн юм байна. Зүгээр л. Окей, чамд таалагдахгүй бол чамд дахиад өөр хүчнээ олон одоо сторинуудын тий контентнуудын сонголтууд байгаа. Тэгээд тийшээгээ сайхан шилжиж болчихин. Тэгээд хин нэг одоо комментоор PM-ээр одоо DM-ээр доромжллоо гэд чи доромжилсан хүний оройн санахгүйгаас л хойно доромжлуулсан хүн ч юм бол харин амар санаж идэг. Амар хэцүү хідэн өдрийг өнгөрөөдөг. Тийм болохоор сайхан дараагийнхаа сенсац руу явна уу? Дараагийнхаа
Гэтэ тийм хүмүүст би болохоор ингэж хэлмээр байдаг шүү дээ. Өөрийгөө амар гоё хайрлах тэгвэл юм дээр бусад юмнуудыг ингээд тоох. Юм тэр юмнуудыг бодох. Өөртөө харин юу хийж болох вэ? Би хүмүүст юу хийж болох вэ гэдэг л юм аа ингээд голцоо боддог болсон. Тэр хүмүүс өөртөө амар хайр хүмүүс байхгүй юм дээр ингээд шаал ингээд өөрийгөө тэнэг ингээд стресст хүлээл ингээд хаан бүх юмны доор ингээд тийм ингээд өөрийгөө хайрладаг болохоор тэгэл тэр амар өрөвдөлтэй. Одоо л өрөвддөг болсон гэх юм. Болвол найзууд болохыг хүсдэг болсон гэж. Тэ ярилцаарай. Сэтгэл зүйч өссөн гэд гарцсан билээ. Манай байрны хэвчүүд тэр шиг сэтгэл зүйч мейкап артист гэд гарч тийм үү. Тийм. Доромжлохыг хүсвэл найзлаад үзээрэй. Тийм. Далан барах шиг гэлцэж байгаа ингэж хэлсэн. Гэтэ нэрээ тийм ээ. Одоо ингээд би бол одоо ингээд буцаад ч гэж байх. Одоо ч гэсэн хөөрхөн л дөө. Хүн маань хөөрхөн. Тэгээ зүгээр одоо байгаа ингээд яг миний дотор байгаа бас нэг юм хүн байгаа даа байхгүй юу? Миний өөр ингээд бүтээсэн дүр байгаа даа байхгүй юу? Ийм чернэлийн өнгөтэй, амар эмхтэлэгтэй ингээд. Одоо байгаагаас арай өөр. Арай нэг юм агсан төвшний тийм хүн байгаа даа байхгүй юу? Өөр өөртөө гаргацсан дүр юм уу? Тэгээ миний өөр ингээд дотор байгаа дүр. Тэгээ тэр хүн намайг жоох ингээд өөртөө ингээ гутраад өөрийгөө голоход жоохон дургу. Тэгээд ингээд өөрийгөө хайрлахад амар ингээд дуртай улам ингээ өнгөн амар гоё чернэлэгэн болоо ингээл тийжэгдэл бийдэг. Тэгээд би одоо ингээд тэр хүнтэйгээ жоохон ингээд тулж ажиллаад. Тэгээд жоохон гаргаж ирэх гэж байгаа удахгүй. Арай гарч ирэх болоогүй. Гэхдээ хичээж эхэлж байгаа гэх юм уу? Тийм. Энэ жоохон нэг жоохон сонсоход ингээд жоохон ойлгомжгүй байж байна. Би зүгээр үгээр илэрхийлэх юм бол нэг тийм нөгөө нэг юм өөрөө өөртөө дотроо ингээд байдаг. Дахиад чи гэсэн үг шүү дээ. Тийм. Надаа ер нь жоохон хит байдаг. Тэгээ нэг нь бол ингээд тусдаа нэртэй. Тусдаа нэр өгсөн байгаа. Тэгээд миний нэг бол ингээд амар надаа жоохон дургу. Амар токсик байхгүй. Тэгээд намайг ингээд залхуурхаад зүгээр амархаад ингээд намайг дандаа болон чахаад зодч идэг. Чи тест нэрэ залхуурлаа. Чи ингээд байгаа цагтаа юм хийсэнгүү. Чи ингээд өөрийнхөө цагийг ингээд яасангүй гэд нэг бодлын уг нь тэр нь ингээд амар зүгээр ашиглал хүч болохоор ч юм шиг те. Гэхдээ мань хүн ингээд айгу буруу үед гарч ирнэ. Намайг ингээд айгу даун маун байж ахт чи ингээд гарч ирээд бүр ингээд амар хэцүү болгож болгодог. Би өөрөө өөртөө маш токсик хүн юм байна. Өөрийгөө амар хэцүү байдалд оруулдаг. Өөр хүн надад ихгүй бааш хүмүүс надад ингээд хайртай байгаад шүү дээ. Миний найзууд, миний гэр бүл. Эцээс хүмүүс нэг токсик байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ би өөртөө амар байгаа байхгүй. Байг өөрийгөө тэрийгээ ингээд олж мэдээд тэгээд тэрийгээ тэр доторх өөрийнхөө тэр токсик тяг ингээд тавьшуулж гайгүй сурж байгаа. Харин яг тэрийг ингээд өмнө нь ингээд хүмүүс ингээд ярангуйт ойлгохгүй байсан байхгүй. Тэгсэн чинь яг өмнө жилээс ингээл юмны харах үнцэг өөрчлөлтөө бол энэ хүн ингээл баг багаар ингээл сэрээлтэй ингээл тэгэл ингээл өнгөн жоохон тодорхойл ингээл тэгэл намайг ингээл жоохон ингээд муухай гэдэг нь одоо ингээд жоохон юм арчаагүй авир гарахаар ингээд шууд ингээд бие хаагаад ингээд надаас нуугдчихдаг. Тэгээ ингээд жоохон ингээд өөртөө ихтэй ингээд талент хараал ингээд өөрийнхөө хөөрхөн юмнуудыг ингээд хараал ингээл өөрийгөө ингээд амар гоёор ингээд харангуйт гэл ингээл дотор ингээл гэрэлтэл ингээл бэждэг. Тэгээд яг тэр хүн одоо ингээд 10-аас 7% за 6-аас 7 хүрэх хувьтай тоотой байгаа хгүй. Тэгээд 10-лууд өгөхөөрэй. Тэгээд тэр хүнийг би одоо 10 болохын тулд гоё ууланд алхах хэрэгтэй, агаарт гарах хэрэгтэй. Нөгөө нэг хин шиг яриад байх юм нөгөө нэг хин шиг. Нөгөө нэг чамд юу хэрэгтэй? Хойлоо би энийгээ хараад пи уугаад Сэлмэн би. Сэлмэн хөөе. Би яг тэр шиг ярьлаа шүү дээ. Навш гэж. Сэлмэн хөөе. Чи ч хөөрхөн би ч хөөрхөн. Би тийм зочтой. Агаарт гарах хэрэгтэй. Хөрөнгө оруулах хэрэгтэй. Өндгөө нэг сагсан. Тэгээд ингээд жоохон дасгал хөдөлгөөн төлхөө игээд арх дарсаа багсгаад болоод гэж амар хутлаа хэлэхгүй зүгээр ингээд багсгаад. Гэхдээ багсгаад гэдэг нь амар учиргүй бас ингээл
өдөр болгон удаг гэсэн үг биш. Тэгээ гол нь яг тийм байх нь ингээд чамд өөртөө ч гоё тухтай санагдчихэв нөө. Тийм. Өмнө нь болохоор би жоохон залхуураад идэг гэсэн юм байна. Ингээд тэр болохоор бас ингээд жоохон залуухан малуухан дээ байсан болохоор ингээд аль болох ингээд фан ахын л одоо гоё юусан. Одоо болохоор олон хүн донд бузигнаал ингээд фан гэхээс илүү ганцаараа өөртөө байж сураад би бүр ганцаараа хас хөтлөө идэг гэсэн юм байна. Тэгсэн чинь бүр одоо бол бүр ингээд ганцаараа байхтай амар гоё дуу сонсоол ингээд ингэж алхаж малхаал ингээд өөртөө гоё байгаа сурч эхэлж байгаа. Тэгэл ойртоо бүр ингээл амар гоё ингээл уул ус агаарыг амар ингээл бодоол. За одоо яг ингээл явах юм байна да. Явах цаг нь болж байгаа юм байна да гэл. Тэнгүү тэнд очиод би бас нэг дахиад гоё мэдрэмж авангууд нөгөө хүн маань дахиад жоохон гоё сэргэх байх гэж боддог. Ойрноос гоё хідүүлээ. Нэг холуулаа биш. Нэг хідүүлээ гарч гоё агаарт гарч хоол хийж идцгээе. Би нөгөө нэг юм манай найзд гэсэн намайг дугаар болгон дээр хоол ярьдаг гэх. Тэгэл таны ямар нэгэн байдлаар хоол ярьдаг. Явж идцгээе ч юм уу эсвэл одоо үсээд идэлээ одоо хідүүлээ идцгээе хоол ярьдаг гэх. Тэгээ одоо гоё сайхан дудлаараад гоё болчихноо. Жохон шороотой л байна түүнээс. Тийм тэгээд бас ингээд өвлийг давсандаа амар гоё талархаж байгаа. Яа. Нэрээс үнэхээр өвлийг давсан бүх хүнд баяр хүргье. Өвлийг давсандаа талархаж байгаа. Өвл угаасаа хаашаач яваагүй. Яг хоттоо л байсан. Тийм. Муурнуудтайгаа сайхан амар цэмэр байгаа. За хідэн юу болж ин харчи. Оо гоё цаг. Яг сайхан таарч ин да. Гэтэ амар сонирн. Би сая ингээд яг тэр өмнөх юмаа ингээд ярьсан чинь нэг юм сонирн болцоо сая. Яаж вэ? Сайхан муухагаар уу? Жохон ингээд тохгүй болцоо. Тийм ингээ ярьсан чи яг ингээд яана дахиад би тэрийг ярьчлаа гэж үү гэл дахиад ингээл хөндөгдчихлөө гэж үү гэж хальт ингээд чамтай яг ярьж байхдаа гинт ингээд харамсан тэгтээ зүгээр л дээ. Одоо л зүгээр л дээ. Тэгтээ зүгээр нэг тийм мэдрэмж бол төрлөө. Ярьсан чи хүндүр байна гэж үү? Тийм. Хүндүр байна. Хэвээрээ байна тий. Sorry. Зүгээрээ зүгээр. Тэгтээ жоохон ингээ ярьж бас гадагшлуулах хэрэгтэй байсан юм байна. Оо тэгнэ ойлчих. Тэгтээ зүгээрээ тэгээ намайг ойлгохгүй эсвэл ойлгодог хүмүүс байдаг. Тэгээ ойлгохдоо бүр намайг амар олон хайрладаг. Яа. Чи хайр татам хүн. Чи гой хоол хийдэг. Чи бүрхэн гурван мууртай. Чамтай юм яриад суухлаар дандаа л тухтай байдаг. Тэгээ би бас ингээл нэг юм гаццсан ингээд нөгөө нэг болж байгаа үйл явдал ч юм уу тэр юмдаа ингээд нөгөө гарц харахгүй гацчихдаг штеп. Тэгэл хэрэндээ эргэдээл ингээл бодоол өөр ингээл ямар ч боломжгүй юм шиг санагдаал ингээл амар хэцүү хідэн өдөр бүр хідэн шүнийг нойрг өнгөрөөчөөл чамтай ингээ кофе уугаад ч юм уу хоол идээд ингээ уулзахаар чи ингээ амар хөөрхөн ингээ шинэ юм амар гоё юм миний хараагүй юм гаргаж өгдөг байхгүй. Тэр чинь ингээ надад амар гоё ханиулдаг. Тэгэл өө тяа ийм юм биш үү чи тэр үед тэгэл бодсон юм байна. Гэхдээ над чи ингээд бодохоор гоё яагаад ч юм уу эсвэл над хэсэг нь ийм юм байна. Тэгэл яхи наадхаа бити ингээ гэдэг ч юм уу. Тэгэл миний ингээл бас яг ийм хараагүй амар гоё юм надад ингээ харуулдаг. Би амар баярлалаа. Гоё. Надаас амар гоё идэг угаасаа ингээд чамтай уулзахаар ингээд амар гоё ингээ бүх юмаа ярьж болдог. Одоо ингээ зарим найзуудтай уулзахаар зарим юм ярихгүй гэсэн юм хэмжээ хязгаартай байдаг. Тэнгүүд надад болохоор тийм хэмжээ хязгаар байхгүй. Тэнгүүд чи ингээд яг үнэн сэтгэлээсээ сонсож өгдөг. Тэгээ сонсцоод яг үнэн сэтгэлээсээ ингээ ярьдаг. Тэгээ өөрийнхөө юмыг бас ингээ амар гоё үнэн сэтгэлээсээ ярьдаг. Тэр нь надад амар тухтай байдаг л та. Гоё яадаг шүү. Тэгээд ингээд бас биднэрт бас ингээд надад чи байгаа шиг бас ингээд дахиад хідэн юм хүмүүс байгаа тий. Би ч юм байгаа шиг дахиад ингээд хідэн хүмүүс байгаа. Энэндээ бас ингээд амар азтай юм байна та. Тий гэж дахин бүр бодсоор л байна. Тий бид нар бол бас амар гоё азтай догноо. Яагаад гэвэл амар гоё хүмүүс би нэг ингээд олцсон. Амар өөр ч гэсэн хоёлоо ингээд цал өөр төрлийн хүмүүс ч гэсэн тий. Гэхдээ ингээд ойлголцол болол идэг. Сайхан байдаг та. Тийм болохоор одоо тэгээд хүмүүс яг хөө тэгэл нэг сүрэг юмд ингээд бити орж хармар гэдэг ч гэлээ гэсэн ингээл би бол орж харддаг юм байлээ. Угаасаа орж харахгүй бас байх боломжтой ялангуяа Монголд. Тийм. Тэгээд яхав дээ тэгээд одоо цаашдаа мэдхгүй юу ч ярьсан дээр аль ч хэсгийг хасаад аль ч хэсгийг хаан чаваачаад хүмүүс яаж ч нүдхийг мэдхгүй тийхгүй ч үж магадгүй тэгчиж магадгүй. Тэглээгээ байнга яриагаа зэгнээл ингээл тэгэж өөрөөсөө өөр хүн бүтээгээл тэрэндээ стресстэй л өөрийгөө ингээ хүлээд яваад ах нь амар утгагүй.
Тэгээ надаас нөгөө бас 10 жилийн сурагч нар амар их зөвлөгөө авах гэдэг. Гэхдээ би чатгаараа хэлэн гэхдээ тэр хүний амьдралыг би өөрчлөх надад ирэх байхгүй. Тэр хүний сэтгэл зүг надад сэтгэл одоо ингээд бодлыг нь би ингээд халдах ирэх байхгүй. Гэхдээ ингээд яг айл болох ингээ эргээр гоё ингээ нөлөөлөд таслах хичээдэг. Тиймэрхүү ингээд юмнууд бичсэн хүмүүст бол би амар баярлдаг. Надад итгээд бичцээд нь баярлдаг. Тийм нэр айгүй олон жоох охтууд чамааг бас ингээ рол модель болгоцсон ингээд явж байгаа нь. Нэг бодлын гоё, нэг бодлын жоохон амар тийм амар хариуцлага. Би ингээд буруу юм бас үлгэр дуурайл болж магадгүй шүү дээ. Хаяацсан болж байгаа байх угаасаа. Тийм байна. Тэгээд бас хүмүүс ингээд найзгүй байна, намайг ингээд байна, тэгээд байна гэсэн хүмүүс амар их бичдэг ер нь. Ер нь тэгэхээр ингээд ганцаардл гэдэг юм амар их болцсон байгаа байхгүй одоо. Тэгээ ингээд тэр зүгээр гэж би бол тэр хүмүүст байн хэлмээр байдаг байхгүй. Зүгээрээ ингээд чамайг гих хүмүүс хизээж гарч ирж болно, гарч ирэхгүй ч гэж магадгүй. Тэгээ ингээд эсвэл бүр худлаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр ингээд зүгээр л ингээд өөрийгөө л хайрлуулж ингээд амар амар ахгүй. Одоо жишээлбэл хоёлаа нэг өдөр үйл ойлголцоод ч юм уу те ингээд би нэг найзуудтайгаа холбоогүй байх үе байна. Тэглээгээд би ингээд тархлаатай байх хэрэгтэй байхгүй ганцаараа байхдаа. Тэгээд ингээд би чинь нэрээ яадаг үлээ, би чи юу хийж чаддаг үлээ гингүүд ингээд надад хийх юмуд гарч ирсээр л байх болно. Тэгэхээр ингээд хүмүүс ганцаараа байгаадаа амар бас хит готраад ирэхгүй. Гэхдээ хостой олмоор байна. Найзгүй бол байж бас хаяа болно. Найзгүй байж бол бас болж болно гэж. Хосгүй байж бас жоохон чадахгүй байна. Ирхэлмээр байна. Тийм. Тэгэхээр яг энэ жил бол амар гоё жил байх юм гэж би бодсон. Яагаад гэм бол би өөрөө текстонд амар дуртай байхгүй. 2 4 6 8 амар дуртай. Тэгээ энэ жил ингээ 2024 он тэгээд ингээ 2 2 4 8 гэл ингээ амар гоёор ингээ бодож байгаа. Тэгээд яг ингээ гоё юм угаасаа ирэх гээд байгаа тийм мэдрэмжүүд амар хүчтэй байгаа. Би ингээ мэдрэмжиндээ амар итгэдэг болсон. Тэгээд өмнө л хараа за муу юм болно л гэдэг ингээ хитрхи бас ингээл муу юм болох. Тэр болгонд би бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг. Тэр юм бодлороо бас жоохон ингээд муу юм дуудах гэдэг байсан байж магадгүй. Гэхдээ ингээд дандаа ингээд ийм яваад иж болохгүй ч гэсэн хүчтэй ингээд ахлаатай болцсон болохоор аль болох гоё юм бодож байгаа. Тэгэл энэ жил нэг гоё юм болох гоо л байгаа юм шиг санагдаад байна. Ойрхон байгаа юм шиг санагдаж байна. Nice. Тэр алтлан сайхан өөрийгөө бэлдээл хөрхөн болол тураал. Улам өөртөө дуртай болол байж хас. Яавал чамд гоё. Чи өөртөө яавал таалагдахаар байна. Чиний бие ямар байвал чам таалагдахаар байна. Тэргээрээ л заавал ингээд одоо болохоор би хүнд биш яг өөртөө таалагдах гээд ингээд тийм бас 100% таалагдах гэнэ. Нөгөө саяны 10-аас 7 дээр явж байгаа байхгүй юу. Тэгэл яг 10-аас 10 болчвол би бүр өөртөө амар улам хайртай болох. Тэгээ бүр гоё итгэлтэй байна. Яа, өөртөө итгэн гэж байгаа. Өөртөө бүр ингээд донцсон нарциссист цуврал алуурч болчих байлаа. Өөртөө итгэж мэрлээ. Тэг гэрээр нь орсон чинь ингээд дийрмээр хөшиг ингээд өөрийнхөө зургийг ингээд битүү хэвлэх ингээд гэрээрээ тавьчихсан. Хана манаа ингээд оронгууд чи байждаг. Джеффри Дамер шиг болцсон. Гişнээс чамагч та тиймд нь тултал бид нэр одоо юу хийгээл хараад байж ахав тэ өө марлаа чичүүд доо галзараад гараа гэдэг тах марч гэдэг харин тэгэндээ. За тэгвэл тэгээд яа сошиал ертөнц бас амар том хүчил юм байна. Эргээр ашиглавал амар гоё эрэг хүч, сүргээр ашиглавал бас хүнийг ингээд сүргээр ашиглаж бүр ингээд хүмүүсийг бүр ингээд татдаг хүмүүс байдаг шин. Албаар ингээд сони юм гэж мэдээ. Яаж гэсэн юм? Үгүй яа албаар ингээд хүмүүсийн анхаарлыг татах бичлэг хийдэг. Attention хүсээд. Attention. Амар ганцаарцуулах юм баг. Нөгөө ямар нэг юм комент бичиж байгаа эсвэл ямар нэг юм сони юм хийгээд байгаа хүмүүсийн цаа сэтгэл зүйн амар боддог болчихжээ. Тий. Attention хүсээд байгаа л та. Би заримдаа болохоор ингээл амар их стори хий. Тэр нь ингээд хоёр одоо байдалтай. Нэг нь болохоор ингээд амар happy байнгутлаа
зүгээр ингээд эсвэл 50 байхдаа ч юм уу одоо ингээд энэ ургам бол одоо энэ нарны юу юм уу ингээд амар тусаж байгаа гой санагдал тэр болох нэг сторид бол ингээд заримдаа болохоор амар гутарцсан үедээ бас тийм. Бүр ингээд нөгөө нэг юм дотроо байгаа мэдрээд байгаа юм а заримдаа ойлгож гутар нь хоёр янз шүү дээ. Ер нь хідэн ч янз мэдхгүй. Тэнгүүд ингээд нөгөө нэг энэ дотор ингээд тавгууруулаад байгаа юм хэцүү байлгаад байгаа юм а ингээд гаргахыг хүсээд гэмээр санагдангуутлаа ингээд бүр ямар ч утгагүй ч байд юм уу юутай ч байдаа мэдгүй амар их стори гэдэг. Тэгээ сүүлийн үед бас ингээд амар гутархаараа ямар ч стори ихгүй гутардаг болсон. Тийм. Хаяа зүс чимээгүй л байж идэв. Заас лайла тэглээ гэд ч одоо дээртгэж биш гэж бодогдвол. Тэгтээ гоё наа. Би чамайг тэгээд юу яагаад гайгүй болохоор одоо уужрахаараа энэ дотор байгаа хүндүр юм арай ингээд тавширхаар гоё YouTube эхлэсэ гэж бодож байгаа. Чамаас ингээд амар гоё юмуд угаасаа гарна. Тэгэл яг хүснээрээ яд болохгүй бол YouTube-ийнхаа comment хэсгийг хаачихгүй. Чи reaction хийвэл надад амар хөөрхөн санагдаа. Бага чи ингээд юмыг ингээд амар сонин талаас нь харж идэг байхгүй юу ингээд. Хөөх нэрээ ингээд Марлагийн бодоод байгаа шиг Марлагийн өнцгөөс харвал нэрээ энэ ямар хөөрхөн юм бэ гэмээр юмыг амар олон харчдаг. Амар юм ажигч гэх юм уу? Жижиг сажиг юмны хөөрхөн дээр детальны юм хөөрхөн. Нэрээ юмыг амар ажиглдаг. Ерөөсөө хүний анзаараагүй юм. Энэ нь хөөрхөн байгаа зү гэд харангуут нэрээ тэрнээсээ болоод тэр бүх юм ингээд маш хөөрхөн харагдаж болчихсон. Тэгэхээр ингээд тэр юмнуудын реакшн хийвэл бас амар хөөрхөн санагдсан. Гоё санагдаад. Эсвэл за одоо мэдгүй юу ч хийсэн яа тий. Зүгээр санаа. Тий. Тэгээ нэг категорид баригдахгүй л ингээд гоё санагдсан юмнууд ингээд хийгээл тий. Тэр өдрөө хиймээр байгаа. Гоё юмнууд хийнэ. За тэгээд яг саяны чиний хэлсэн шиг ингээд яг нэг хүн ингээд ажигч хүн гарч ирснээр миний нэг юмыг ажиглаад тэнгуут ингээд тэр бүхлээр ингээд энэ байгаа юм жижиг юмыг ингээд ажиглаад ямар хөөрх юм бэ гэсэн энэ ингээд томрол ингээд ер нь гэхдээ факт тийм биш үү дурлал гэдэг чинь тийм тий бүхлээр нь биш ингээд тийм байт юм бас тийм бас байж болох юм. Бас эсвэл айгуу дурлал гэсэн чинь шууд яриа өөр болчиход. Эсвэл бас нэг ингэдэж ш нэг юм харахаар уг нь бол ингээд хөөрхөн заяа. Тэгээд ингээд ярьж мариад байгаа юу ч хөөрхөн. Нэг л юм хөөрхөн. Тэгснээ ингээд юу нь мэддэхгүй нэг л юм болохгүй байгааддаг. Одоо яг юу нь болохгүй байгаа. Одоо тэр нөө ажиглах гэдэгт эсэргээрээ яг нэг юм ин ажиглаж гоо тэр яг ажиглагдсанараа бүх юмд өгнө гэдэг. Тэр нас заавал хөөрхөнч биш юм байж болно. Тийм ээ тий. Гэхдээ яг юу гэдг нь олдохгүй ингээд нэг юм болтгүй юм байдаг те. Тэр эсвэл яг нөгөө нэг юм хийм тарахгүй байгаагийн юу юм болов. Тий, цаанаас л бас тарахгүй л гах л та. Саяхан гэхдээ манай ихт ингээд амар олон жил ганцаар явдаг. Тэгээд ингээд нэг яг бүр ингээд хайжсэн хүнтэйгээ таарад. Тэгээ бүр ингээд надад тэрийг амар гоёор ярьсан байхгүй. Тэгээд ингээд их чинь дүүцтөөтэй амар гоё дурлалтай уучраад битээр бүр ингээд цаанаасаа ингээд яриа мэрэ хөгжим гэдэг ингээд амар гоё исэн гэдгсэн чи надад бүр амар урам ороод нэрээ ингээд яг зүрл болох юм ингээл болох үедээ л амар гоё болох юм байна. Гэхдээ тэр нь одоо удахгүй юм шиг байна. Өөрийгөө амар урам мэдрэмж төрөөд байгаа. Ер нь бол энэ жил би жоохон хайр дурлалын тал дээр жоохон хичээ гэж бодож байгаа. Шулуун айлгээд. Сонсноо танаа. Тэг яг зөв цагтаа зөв хүн нь гарч ирэл. Тэгэл бүх юм чинь ингээл амар тайминг. Тий. Нөхцөл бүрдэн гэдэг чинь ингээд тэрийг ингээд яг зориулаад ингээд цаанаас нь ингээд хүрсэн юм шиг санагддаг тий. Тэг яг тэр мэдрэмж ч бас гоё шүү. Ингээл догтлох мэдрэмж, хүнээс ичэх мэдрэмж, хүн хүлээх мэдрэмж, санах мэдрэмж, энийг жоохон гойниглах мэдрэмж гэдэг ингээд тэднийг ингээ холилдохоор амар гоё идэг тий. Сэтгэл зүй ингээл маш завгүй болол. Хүний хажууд ингээд тухтай байж чадна гэдэг амар гойсон баг. Тийм. Яг ингээд өөрөө тухтай. Инээд хүрээд байдаг те. Нэг юм сонирм. Заримдаа ингээд уур муу хүрсэн ингээд нэг юм өстэй уулзалт хийж хэлэн бэл ингээд амар уулзсан готлоо харангуй зүгээр ингээд инээд хүрсээр байгаад юм хэлж мэлэх байхгүй зүгээр ингээд инээгээл нэг юм мангар юм царайлж байж байгаа.
Мангар байх амар гоё тийм. Яг ингээл бүр юм бодохгүй, хүнд юм бодохгүй хамт ингээл мангар идэх ч юм уу. Яг юм бодох үедээ хамт бас бодвол гоё ч юм уу тиймэрхүү. Гоё нэг хамтдаа ингээд удаан хугацаанд ингээд маш олон цагийн яриа хийх бас гоё тийм. Хүндээс хөнгөн янз бүр үзэл бодол юу боддог, ирээдүйд яана гэж боддог, өнгөрсөн юу болсон, яасан гэдэг хэрэн дээрээ ингээл амар гоё яриа нийлээл, нэг нь яриаал, нөгөөд нь сонсч өгөөл, зөрүүлээл яриаал ингээл тэр яриа нийлэх. Харин тэр бас гоё даг. Яа, таана явд тийм бол доо. Одоо бас гарч ирэх цаг нь боллоо гэх. Ямар инстаграмтай хүн байгаа болоо. Инстаграмгүй хүн байвал бас болно гэхгүй. За тэгээ өнөөдрийн сэдв ерөнхийдөө ингээд дуслаа. За тэгээд амар гоё ярилцлаа. Тэгээд сүүл рүү дурлал ярьсан чи жоохон догтлоо. Хавар болохоор одоо ингээд ялтчгүй бүх сэдв дурлал руу ороод байна. Тий, яаж хийж байгаа л бүлэдэлтэс дурлал руу орлоо. Эсвэл гоё. Одоо нэг чамаг бүлэдэд байгаа хүмүүстэй найзалмаар байдаг болцсон гэдэг шиг. Тэгээ ер нь бол интернет орчны те бүдүүлэг хүмүүсийн сэдвч одоо бүр ингээд дурлалаар дуслаа шүү дээ. Тэгээд хүмүүс бас хэрэгтэй. Гэхдээ уусаа манай подкаст нэг амар тийм хэрэгтэй ч юм ховортой л зүгээр юм хань болдог подкаст болохоор. Гэхдээ яг хөө эндээс хэрэгтэй гэж санагдаад хэрэгтэй юм авмаар байвал бас ингээд сонсоод өгөөрэй. Хэрэггүй гэж бодож байвал заавал хийх албагүй. Хаширсан би хаширсан байх уу? Би ч одоо өнөөдөр баг үсэнийг оролцсонгүй шүү дээ. Би ч нэг үсээ их оролдоод байсан намайг. Тэгээ нэг амар сонгихтэй нөлөөлт юм байна. Ингээд нэг юм. За би яасан ч гэсэн би өөрийнхөө тухтаагаар л байна штэ гэдэг ингээд бодсон. Би сая үргэлж ингээд нөгөө хэлэхдээ ингээд давхар хэрэг гэдэг ингээдсэн штэ. Өмнөх бас нэг нөгөө томоко их чивэн дээр яасан чи яа ямар таргалцсан ингээд тэнгүүд би тоохгүй ч гэсэн ингээд цаанаасаа ингээд тэрийг ингээд тоогоод байгаа байхгүй. Тийм би одоо жишээ нь өнөөдөр ингээд би бол ингээд би угаасаа ингээд үсээрээ маш их оролддог л хүн. Тэгсэн хэрнээ нөгөө нэг үсээ ямар их оролдтой энэ төр гэсэн юм ингээд яатсан чам. Өнөөдөр нэг ингээд үсээ баг яг ингэх гэснээр зангаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ comment moment гэдэг юм чи айгүй хүчтэй байд юм байна. Хүчтэй. Тийм. Тэгээ чат бол бүр амар хүчтэй. DM-ээр орж ирнэ гэдэг бол тэхээс өмнө жоохон ингээд think twice те бодоод үз. Зүгээр л үзий ядж байгаа хүн лүгээ биш, таалагдж байгаа хүн лүгээ бич. Тийм штэ. Нэ. Эсвэл ингээд өөр сонголтууд байгаа гэдгийг ингээд бити мартаач ээ. Заавал энд ингээд эн чин телевизийн ганцхан сувгтай тэр ганц сувгаар нь гараад байгаа зүйл биш шүү дээ. Тэгээд одоо эсвэл ганц тэр сувгаар чинь ганц марлаа ч юм уу ганц хүлээлчээр байгаад байгаа юм биш. Өөр өчнөө сонголт байна. Ингээд юмыг ингээд сайхан өнгөрөөж сурцгаая. Тэ ууж хандын насанд хүрсэн хүмүүс шиг байцгаая. Шүүмж энтрий чинь бас би ингээд хүлээж авч байгаа, сонсож байгаа. Гэхдээ бас надаа ингээд яг үнэхээр энэ дотны хүмүүс маань бас хилчдэг. Тэрийг бас бити мартаач ээ. Манай найзууд бас хэлчихлээ. Шүүмж чинь нэг өөр доромжлолчин бас шалгуулахгүй. Тэрийг бас ялахгүй. Хольч мольж ингээд айгу өргөн хүрээнд ингээд. Би тэгээд бас бодсон. За би аль хүртэл твчих бол гэж. Тэгмүүд одоо за намайг одоо юу гэх нь надад ерөөс хамаагүй юм байна. Гэхдээ яг ингээд зангуулж бол чадлаа. Тэг амар хүчтэй байна. Гэхдээ яг миний ийм хувийн дээр над руу нэг ийм би тэгээд тэрийг уншчихгуутлаа би яг нэр мэрийг санахгүй байна. Би ингээд амар ингээд барьцаалтаад зочингуутлаа ингээд блог хийсэн байхгүй юу. Instagram дээр би энийг ингээд хэлээгүй дарахав дарцсан байсан чинь сайн гараад ирлээ гэшнсэн. Хүүхдтэйгэл байдаг хачин уйд гартай амьдралтай юм байж ч үлээ. Нэг тийм бичсэн. Тэр бүр тэрийг хүртэл ингээд асуудал юм шиг бичиж байгаа. Тэр хүнд амар асуудал байна. Тийм. Би одоо хөгжилтэй тэр хүний амьдралыг хөгжилтэй болгох нэгт өөрөг хүлээгээгүй. Хоёрт ингээд хүүхэд мөхөд рүү ингээд дайрч майрах бол үнэхээр тэр бол үнэхээр би бол тэр үед үнэхээр төвчж чадахгүй дараагийн удаа одоо сая бол би ингээд амар зочирдонгуутлаа тэр чинь урт 7 хоног мөнөг хаа. Тэнгүүтлээ шууд ингээд блок хийгээд тусгаад ингээд цэвэрлээд өөрөөсөө ингээд холтуулчих чаар нэ энэний арт үлдчихлээ. Тийм ингээд хадгалагдсан. Тэгснээ ингээд нөгөө нэг одоо аккаунт паблик байгаа дээр санаа зовоод байгаа юм чи бас тэр байхгүй. Одоо ямар нэг юмд ингээд миний хүүг оруулаад эхлэх юм бол за ёстой би мэдхгүй нэг өдөр хаалга чинь тогшин шүү. Ер нь аль тийш тий. Ээж хүмүүс бол амар хүчтэй идэггүй.
Ямар амтан амар вэ гэсэн чи ээж амтаад гэдэг шиг. Намайг ч гэсэн тэгэл угаасаа яг тэр хэцүү үед ээж тэгэл амар ковидаар ингээл нөгөө цагтаа нартай ингээл алцаал хүрээд ирсэн. Тэгэл амар тийм угаасаа ээж нар угаасаа яач чадчих шүү дээ. Тийм. Юу ч гарч ирч магадгүй. Тэгэхээр ээж хүмүүсээр битээ оролт. За тэгээ сайхан дурлалаараа л дуусгая да. За тэгээд гоё хавруулж ам чи бүгдэнд нь хайр дурлалтай гэсэн Тийм яа. гоё ингээд дурлалтаа учирсан хүмүүс бүр гоё ингээд бие биендээ улам хүчтэй шинээр дахин дурлаарэ. Тийм. Тэгээ зөрөгтэй байгаарай. Дурлалынхаа төлөө. Тийм шүү дээ таалагдж байгаа юм байвал хэлдэ. Хэцүү юм бэ гэсэн. Хилээчтэй. Тийм тэгээ гоё ядаж зүгээр ярилцаж болно шүү дээ. Тийм. Тэгээд нэг юм залуучуудаа гоё ингээ хүнийг юм кофенд ингэж урьд сурья. Энэ соёлд суралццгаая. Тийм. Зүгээр хүнээс ингээд кофе уух завтай юу? Кофе уух уу? Тэ? Хамт кофе уух уу? Чи кофенд дуртай юу? Цайнд дуртай юу? Нэг юм зүгээр нэг юм тэрнээс юм сторийн дээр нэг юм гачин юм бичиж орж ирэх гэж яриа өдгөөсөө илүү зүгээр шууд асууч. Тийм. Кофе уух уу гэдэг бол ингээд маш соёлтой бөгөөд хөнгөн бөгөөд тэрэнд бол нэг амар чи одоо болцгий үерхий гэрлээ гэдэг байгаа ш. Тэрийг ингээ өөртөө амар хүн дээр бодонготой ингээд гэл баг юм бичгээр ингээд нөгөө тэрэндээ өөртөө тилтрээл тийм амар гэж мэгээ зүгээр л ингээ ер нь бол хүнтэй танилцахын тулд би нэгээ таньж мэдхийн тулд ярилцах хугацаа гэж байж тийм. Ярилцахын тулд кофе. Тийм.